Би ер нь арьсандаа нэг санаа зовдөг байсан байхгүй юу? Одоо болохоор яг илт арьс хураашаад нүдний эргэн тойронд ийм баг зэргийн үрчлээс гараад ах юм. Манай найзууд сүүлийн үед Синдерелла эмнэлэг дээр аягүй их очиж зөвлөгөө авч гоо сайхан ордог болсон байлээ. Миний найз тийш очих юм уу? Синдереллагийг сонсч ирсэн байна. Хаана гэвэл Алим хотгонд нэг салбар байдаг юм биш үү? Тэгэл та тэгвэл өнөөдөр орой хоёлаа ажиллаад босгочаад болох уу? Тэгээд Манай менежертэй бол. За тийм шүү. Сайн уу? Хүрээд ирсэн үү? За бид хоёртай эмнэлгээ танилцуулъя. За манай эмнэлэг арьс гоо заслын эмчилгээ болон гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ явуулдаг. За үйлчилгээний нийт 14 өрөөтэй. Яг энэ салбар маань 14 өрөөтэй. Нэг зэрэг 20 хүн хүлээж авах хүчин чадалтай нэг цагт гэсэн үг лээ. За энэ салбарт маань ерөнхийдөө мис заслууд болон гоо сайхны эмчилгээнүүд, гоо сайхны үйлчилгээнүүд, за соммус артистууд, мейкап, энэ бол манай VIP өрөө байгаа. За үйлчлэгчтэй. Үгүй таньдаг юм биш. Орчлох уу? сайн байна уу? Ямар үйлчлэгийг давж байгаа юм бэ? Тэр одоо туслал гэж байна. Минийх бол одоо Myers коктейл гэдэг талан дүүрлийн витаминтай хятадгаа тайлна. Синдерелла гэдэг Beyoncé витамин C 3 төрлийн тусал байгаа. Арьс болон эрүүл мэндийн талаасаа Ахлаа сайжруулах тийм. Myers коктейл болохоор олон төрлийн витаминуудыг, витамин амин димийг агуулсан юм тусал байгаа. сормосыг бас эрэгтэй хүн юм шүү дээ. Тэр эрэгтэй хүмүүс маань илүү торгон тийм ярим мэдрэмжтэй байт юм лээ. Хөл лазер эмчилгээг бусад одоо эмчилгээний бүх төрлийн аппаратуудтай хосолж одоо хийгддэг гэдгээр давуу талтай байгаа. Нүүрэн дээрээ асуудалтай одоо нөхцөлтэй хата батхны сариу байна, язралт бүх төрлийн язралтын үед за мөн дээрээс нь арьсаа өргөх зорилготой одоо лифт буюу өргөх зорилгоор давхар хийгддэг байгаа. За энэ ультравиолет лифтинг гэдэг эмчилгээ маань одоо шинэ технологи байгаа. Чин одоо гаднаас нь одоо ямар ч шарах сорвгүйгээр одоо дээш нь үдэж хангалтдаг ийм шинэ технологи байгаа. Бүсгүйчүүд маань их сонирхохоор үйлчлэг юм байна гэж бодлоо. Үлцээр эмчилгээнд ороод тэгээд давхар 4 удаа TRP хийх боломжтой юм байна. Тэгэхээр уруулны энэ фильтр тарилга маань ганцхан одоо гоо сайхны зориулттай бус одоо нүүрний хэлбэрийг одоо зөв төрхтэй болгож засахад бас маш их үр нөлөө үзүүлдэг байгаа. Жишээлбэл одоо өргөн шанаатай, эрүүний яс одоо өргөн хэмжээтэй, богино хүзүүтэй тийм хүмүүст бол уруул жоохон том хэлбэртэй задгаа байснараа одоо нүүрний хэлбэр илүү жижиг зөв төрхтэй болж харагддаг. Доторх найралга нь яад юм бол тэгээд одоо хүний биед ороод одоо хэр хор нөлөөтэй юм бол гэдээ бас нөгөө айгаад идэв шүү дээ бүсгүйчүүд. Энэ бол яг цэвэр нөгөө эмчийн уур чадвар шаардсан эмчилгээдэг. За энэ гиалурон гэдэг хүчил маань өөрөө яг суц руу орох юм бол маш аюултай. Зөв хийгдсэн тохиолдолд бол дараа нь нөөцлөлөгчд бол ямар нэг эрсдэл бол байхгүй. Миний яг одоо хамар яг нөзөр хэсгийг жоохон хонхорхойд яг тэндээ фильтр хийлгэж үзээ. Хүсэж байгаа хамар гэдэг түндтэй. Энийг хийлгээд нэг үзчих хэрэг надад зөгчөөл яг энэ хадагуу одоо бэлтгэл хийлгээд нэг үсэн яслуулчих гэсэн хүмүүс бас их хийлгдэг. Одоо оргил нүүрэндээ юу хийлгэлж байгаа юм бэ? Ерөнхийдөө бол арсны өнгө өрсний гуйжуулалт гэдэг эмчилгээ байгаа. Fox Peel гэдэг нэртэй. Ямар ч тийм химийн найрлагагүй. Дээрээс нь олон төрлийн витамины найрлагатай. Нэг удаа орсны дараа арьс жоохон гуйжилт үл ялэг гуйжилт өгнө. Гэхдээ одоо нөгөө тавлалт үүснэ будаж болохгүй болно гэсэн арьс тийм гэмтэн гэсэн асуудал бол байхгүй. Би энэ эмчилгээнд өстө 2 дахь орж байгаа. Эхнийх дээр бол ерөнхийдөө яг тэр гуйжилт юм уу тэгээд явчихсан. Одоо бол ер нь жоохон мэдрэмтгий болсон байна.